ихэхээр та бүхэндээ хотод улаан хоолой сөргө өвчин яг хэрхэн яаж үүсдэг, цаана нь анатомийн ямар өөрчлөлт болж идэх талаар тайлбарлая. За тэгэхээр энд бол хотод улаан хоолой хоёрыг холбосон ийм сфинктер булчин байдаг. Энэхүү булчин бол хоол хотод руу орсны дараа хаагдсанараа буцаагаад ходоодонд байгаа агуулгатхан дээшээгээ улаан хоолой руу орохгүй ийм хаалтыг үүсгэж идэг гэсэн үг. Харин сөөргөө өвчний үед бол бичлэн дээр харагдж байгаачлан тухайн нөгөө булчингийн маань үйл ажиллагаа алдагдсантай холбоотой хаагдахгүй нээлттэй байснараа ходоод нь байгаа агуулгатхан буцаж улаан хоолой руу сөөргөж эсрэг урсгал үүсэж байгаа учраас энэ өвчнийг бол сөөргөө ходоод улаан хоолой сөөргөө өвчин гадна рефлюкс буюу эсрэг урсгал үүсэх гэж нэрлэдэг. За ингэснээрээ ходоодны хүчлэг агуулгатхан улаан хоолой руу орсноор түрүү та бүхэн харсан бах улаан хоолойг түлэх юм өргөсгөл гэмтэх юм шалтгаан болж идэг. За хүн амын дунд бол ходоод улаан хоолойн сөөргөө өвчин тархалт маш илбэг байдаг. За сөөргөний зовир бол тухайн үндэ маш сайн тод мэдрэгддэг. Маш хүчтэй цээж гашуу оргих, хэвлийн цээж аюулхай орчмоор юм шатж байгаа юм шиг юм төөнж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. За дээрээс нь зөвхөн сөөргөө бол ходоод гизээ хамраа зогсохгүй. За ханиалгах, астм тус шинжлэдэг үзүүлэхээс гадна ходоодны төр хүчлэн улаан хоолойг түлсээр байж байгаад бариалтын улаан хоолой гэдэг хүчний ангиллал руу шилждэг. За тодорхой тохиолдолд мэдээж эмийн эмчилгээ зайлшгүй хэрэглэх заалт байдаг ч гэсэндэ байнга сүргэн юм уугаад яваадах нь буцаад ясны сэргийлэлт болон B12 төмрийн дутагдал, магнийн дутагдал хүрэх эрсдлийг дагуулж идэг. За бид хэдийн хийдэг ходоод улаан хоолойн сөөргөө өвчнийг амьдралын маяг болон хооллолтоор дамжуулан бууруулах сургалтаар бол маш олон үр дүнгууд гарсан байж байгаа. Тэгэхээр хүмүүстэр илэрдэг хамгийн эргэн нөлөөнүүдийн нэг бол яалтчгүй ханиах завир нь багассан, шүн маш сайн амарч чаддаг болсон. Дээрээс нь хүтгэн хаталтын шинж тэмдэг болон цээж хорсох завир нь маш сайн багассан гэсэн үр дүнгууд байж байгаа. Тэгэхээр хоол хүнс болон амьдралын маягийн энэхүү өвчнийг бол бариад аваад хүндрүүлэхгүй байх бүрэн боломжтой. За тэгэхээр энэ бол зайлшгүй танаас өөрөөс нь маш их хичээл зүтгэх шаардлагаас гадна бидний зүгээс бол тухайн хүн таарсан яг тийм тодорхой хоолны дэглэм болон протоколуудыг өгөөд явдаг байж байгаа. За 9 сарын сүүлээр Nutrigol брендийн Alive Vero бүтээгдэхүүн ер нь тэр бол энэ сөөргөнд шалгарсан бест бүтээгдэхүүн байдгаас гадна миний яг өөрийн биедаж явуулдаг сөөргөний тэгэхээр тэрхүү сургалт маань бол эхлэж байгаа. Тэгэхээр сургалтанд бүртгүүлэх хүмүүсийн тоо хязгаартай байдаг. Яагаад тэгэхээр тухайн сургалтаар тухайн хүмүүсээс тус бүрчлээ ганцаарчилсан асуумж зөвлөгөө өгдөг учраас нэг дороос олон хүн авах боломжгүй байдаг. За дээрээс нь сургалтанд орсон хүмүүс маань 2 сарын хугацаанд Facebook-ийн хаалттай группт ороод өөрсдийнхөө хоолны меню болон тухайн бас менюнд багтсан жоруудыг бас цахим хэлбэрээр аваад тэгээд өөрсдийнхөө үр дүн хэрэгжүүлэлтэд хуваалцаад явдаг. Миний бие номынч болон хоол зууч аз зай нартай хамтраад асуулт хариултын хэсэг хэмтэрчлэн маш олон зүйлс багтсан байдаг. Тэгэхээр бидний гарсан бодит үр дүнгууд болон ерөөхдөө бид functional medicine суурин дээр энэхүү сургалтаа явуулж байгаа учраас тухайн протоколуудыг дагаад явснараа сөөргөний өвчнийг цааш нь дамжруулахгүй, архагшуулахгүй байх. За мөн яг тухайн өвчнийг бол өөрийн амьдралын маяг хоолтоороо бүрэн цоцолж явах боломжтой байдаг. За ходоод улаан хоолойн сөөргөө өвчнийг амьдралын маяг хоолтоороо бууруулах сургалтын талаар мэдээлэл авах хүсвэл та доор ходоод гэж комент бичээрэй. За мөн манай ажлын утсаар холбогдох боломжтой.